Монголчуудын Эмжил радио 88-ны урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтхыг 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчүүд радион 3 дугаар студиэс хөгжөлтэй хөнгөн байцгааг сураатаагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 14 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 7-ны баасан гаргийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа мөөгийн анжгаа гэрлээ за найруулагчаар мөнцгийн төвшин баярнаар айлж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар элэг хамгаалах бэлтгэл Bijwet за мөн эргэлзэх хэрэггүй 100% оригинал My Shoes Korea онлайн шоп хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв сарнаа хуу үхрээ мах авах уу гэдэг сэдвээр ярилцсанаа. За цагаан сар дуусаа шууд Мартин 8-тай золгож байгаа. Тэгэхээр өнөөдөр сарнаа авч сайн ир болох уу эсвэл арай бодит амьдралтай юм худалдаж авч өч амьдралаа бодох уу гэдэг талаар ярилцах нь байна. Ирчүүд минь. За эхний асуулт цэцэг авч өгмөөр авмаар байдаг. Нөгөө талаараас хүнсээ бэлдэж мах авмаар байдаг. Хоёр салаа зам дээр зогсож байгаа бол та алийг нь сонгох вэ? За би болохоор эмэгтэй юм чи аммаар байгаа шүү дээ тий. Би гэхдээ ингэн цэцэг аммаар байсан ч цэцэг аммаар байна гэж хэлэхгүй. Тэгэх юм бол цэцгэнд ч тэнэг санагддаг гэдэг байгаа байхгүй юу? Цэцэг аммаар байна гэж хэлэхээр. Тийм учраас би маш ингээд нөгөө нэг тэрий ч нугасаа чамаас асуухгүйгээр өгөх ёстой шүү. Тэгээд хараа ингэж л бэлэг болно шүү. Асууж шал мангар шүү. Харин тэгэхээр одоо яг алийг сонгох вэ гэдэг байгаа шүү тий. Надаас асуугаад байна шүү тий. Тэгэхээр над би ингээ хэлнэ гэж өөрийгөө бодсон байхгүй юу? Одоо ингээд нөхөр чинь мах цэцэг хоёр аваад ирлээ гэж бодоход чи алийг нь авах байлгүй. Үгүй би хоёулыг л авна шүү дээ. Хараа хоёрлаа бариад ирэх юм. Аль нэг нь ав. Уг нь намаа айгу зөв явж ирсэн шүү дээ. Хоёулыг л явж байгаа айгу зөв явж ирсэн байхгүй. Тэгээд чи тэгээд яах юм? Тэгэх юм бол би хараа мах амаар байна гэж хэлэх ч гэсэндээ дотроо цэцэг л аммаар байна. Дотроо. Тэг миний тэр дотор сэтгэлийг ойлгох хэрэгтэй байхгүй юу гэн. Тэгэл чи 30 минутын дараа цэцгээ хараад уурлаа шүү. Мах амаар байна гэж хэлэхэд л надад цэцэг аваад ирэх хэрэгтэй байхгүй юу гэн бол. Зүгээр л ямар ч асууж масуухгүйгээр цэцэг аваад очиход л те чи мэдрэл юм уу чи одоо өнөөрөө юугаа идэх гэж байгаа ингээд мах авчихгүй яасан ингээд яттай би эмгэн айттай цаггүй юу? Би яттай тэнэг гэж хэлэхгүй тэнэгхэн минь дээ гин заяа. За тэгэх юм байна. За ер нь бол тэгтээ нэг хаштаг нэг цэцэгний синдром бол байж л байдаг юм байна. Бэлгүй яа тий. За. Мөг Би ч одоо би бас авах юм биш тий. Үгүй. Цэцэг авна. Чамд одоо яг одоо худалдаа авалтын сонголт нь чамд байгаа гэсэн. Надаа ингэж гэрлээ сарнаа авах уу мах авах уу гэж асуувал одоо тэгээд би үл сарнаг л авна. Юуг нь бэлгэлэх вэ? Би бэлгэлэх юм уу? Тий. Юуг нь бэлгэх? Махын бэлгэлнэ шүү дээ. Цэцэг үл яах вэ? Та их нэртэй штэ мөг яах. Тэгэл махын л бэлгэлнэ шүү дээ. Махын уу? Тий. Одоо нэг мах чанса гойч болцсон бэл тээ. Яа, яг уу. Яг яах вэ? За. Цэцгийн хэлбэртэй мах байж болохгүй. Яг цэцэг шиг игээд бооцсон мах байж болохгүй. Чанахад билүү үхрийн жижиг хавар жижигэлцэн хавар байж болж байна. Амталцсан үхрийн гоё юунууд байж болно. Та надад дээр махаа өөрөөсөө чанж манж хоол хийж өгөх юм. Тэгээд стикер нь бол гоё стик хийж өгч болно шүү дээ. Цэцэг бол гэхдээ дөргөл тэгэл явах уу. Тэ авах уу гэдэг. Яг үнэндээ те би ингээд намайг за одоо чи ингээд нэг л мөнгө байгаа чи нэг бол цэцэг авах нэг бол мах авах гэх юм бол би мах л авах мэдээж. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал дээр бол би те хизээч мах барьж очих тэнэг биш л те. Үгүй анжгаа одоо энэ хоёр ч нь болно шүү дээ тий. Гэр бүл болоод 80 жил болсон хүмүүс аахгүй юу? Тэгэхээр энэ хоёрын хувьд бол тэр нөгөө мах нь амар чухал аахгүй юу? Хөрхийн чи одоо ингээд олон жил хөрхий. Тий. Таны хувьд бол одоо та чинь шинэхэн найз хүүхэн дээрээ та шинэхэн найз бүсгүүтэй. Шинэхэн найз бүсгүүдээрээ хэрвээ мах аваад орчвол амар тэнэг аахгүй юу? Турч өгөх гээд байгаа хүн юм уу? Хайшин тийм үстэй. Миний хувьд ч гэсэндээ хамгийн ихний сонголт бол цэцэг штэ. Цэцэг л явах бол. Гэтэл та хоёр за удааг үтсэндээ нэг гэрт амьдарч илаа гэхэд амьдрал дээр одоо ингээл эн чин одоо тулгаж байгаа зорилтны юм байгаа даа ш. Мах юм уу цэцэг авах л мөнгө байгаа. Тэгвэл алийг авах вэ гэдэг байгаа үстэй. Цагаан сарын ууц задраад энэ тэндээс баахан чансан мах урж ирчээд нөөдгийгөө барж идэж чадахгүй би өөрөө хүртэл нөөдгийгөө цайнд төвчээд. Вэ манай одоо балконоор бүр идсний мэн мах одоо хуршаад бүр болохоо. Ажлынхаа мах одоо ерөөсөө махын хэрэг алга. Тэр мах идсний мах зах байхгүй. Юу ч байхгүй хөрөгч чи хоосоо. Би цэцэг авнаа. Цэцэг авч очичоод нөгөөдгийгөө хоёр талаас нь зулгаагаад идчихв. Хайртай. Тэгээ нэг
гэж мэдчихнэ. Манад байна штэ те. Махч байна, цэцэгч байна. Тонхны давсангаар дүүрэн цэцэгнүүд байна. Алтан газын үеэр авсан Нөгөө чинь мөстөө. яагаад ч Баглаагаараа цэцэгнүүд байна. Балкон дээр дүүрэн мах байна. Чанарт нэг юм ажиглагч байна. Дээр үеийн цэцэгнүүд дороо өгдөг байсан. Одоо энэ сүүлийн үеийн цэцэгнүүд ер нь баг өгөхөө болсон юм шүү. Хөөе доороо ингээд ус мустаа хөрс мөрстэйгээ ирдэг болсон штэ. Боодол дотроо. Бид нар ч бас ингээл нэг юм дээр үед бас хүн цэцэг өгөнгүүд нэг сахар махартаа усанд хийдэг л байсан. Тэгтэл 3-4 хоноод мярчдаг байсан. Одооний цэцэгнүүд чи баг сар болох гээд байгаа юм шүү. Ямар цэцгээс шалтгаална бас. Тийм баг тийм. Тэгтэл одоо аль тийм голын төрсөн өдрийн цэцэг гэдэг баахан цэцэгнүүд ирсэн. Муудсныг хаяал одоогоор бас нэг хоёр юм ингээ багигаа байж л дээ. Хамгийн Яг амьд цэцэг мүү юм уу? хамгийн эрт үхтгэн заяа. Хамгийн ихэнд үхтгэн сарнаа. Тэгээд дараагийнх нь болохоор зэрэг лили ихлээд ингээд бүр нөгөө дэлбээгөө өмцөн байснууд нь дэлгэрэн заяа. Юу өөхөх бүр дэлгэрэн. Тэгээд байжээд л хамгийн сүүлд нь рамашка үлддэг. Тийм нэг юм нэг сарцаас эдний юм байж л байгаа тийм. Тэр нэлээд хүргэрээ. Цэцгээ хайчдаг юм уу? Хайчд юм уу? Тэг яах юм? Үу, тийм үү. Хайхгүй яах юм? Юу гэсэн тэр чи ингээл хуур махтагаа ороод Тийм амар гой хуурга болно. За мөгийн цэцэгний Манай заяа. бүх төрлийн мах байна. Сарнатай мах бай. Могоны махал алга. Сарнатай мах бай. Тэр цэцэгний тэр нэг юм бүдүүн голч амар гой болдохгүй хуурхаа. Тэр сонгоны гол гэж зараад идчих тэр юм. Үгүй олон төрлийн цэцгээр ингээд хуурах хийчихээр янз гой. Зөө. Йоо. Тийм цэцгээ хайдах. Цэцгийг эхлээд юу яа штэ. Эхлээд усанд хийн штэ тийм үгүй. Тэгээ дараа нь ардаас нь жаахан 7 хоногийн дараа сахар хийн заяа. 2 йота ичих заяа. Тэгээ байж ангуудаа асприн упсаа ичих заяа. Гүү тэгэл байгаа л энэ. Баг жигээд байгаа юм шүү. Хооллоод байгаа юм. Цэцгээ өшөглөөл тэр усын хоогоо хийж байгаа тэгэл Манай найз хүн бол бүр зэвүү аргатай юм бэлээ. Эхнээсээ спрайтанд хийждэг юм байна. Бүрүү. Спрайт чи солиодоо удаадаг гэж байна. Тийм үү. Наачаас то шинэ арга байна. Одоогоороо байсаар байна харин. цэцгийг амар таналж байгаа гэсэн шүү дээ. Хөрхи тийм л баг. Хөрхийн мэдээ Тийм үхэх л хамаас тийм хийж л баг. Тэгээд хамгийн сүүлд нь хатаад хоршоод ирэхээр нь оруулаад байгаа юм шиг л болж байгаа. хөөстөө баанд орохдоо дэлбэгээ таслаад хийв штэ. Тэгэж хаяна. Тэгээ баанаасаа гарахтаа идэх юм уу? Байн дотроо идэх юм байгаа. Удахаар усан дараа өсөдөө. Хөөстөө баанд бааныхаа усыг асгахтаа харин тэднийг хамж авахгүй бол харин жоохон нөгөө нэг баан бүлэрчгүй Тэр чи байдаг. идэхийн тулд тэр дэвтэж байгаа байхгүй юу? Тэгээ хамж аваад хуураад Хацныг нь дэвтээгүүд нь усан доронгоор идчихдэг. цэцэг хаяна гэж утахгүй шүү. За та хоёр бол мах бит хоёр цэцэг. Окей? Би гэхдээ мах гэж хэлэн л дээ. Угаасаа дотроо цэцэг гэж бодоод байгаа байхгүй юу? Хүсэж байгаа. Тэг хүсэж байгаа. Тий. Тийм ээ. Манай энэ ч угнаасаа Угаасаа хослон бол оюухатай юм штэ. Гэтэ ер нь бол мэдрэх ёстой байхгүй юу? Цэцэг бодож идэг бас хажуугаар нь. За нэмцгийн ухааныг барахгүй гүйцэж арахгүй хэвээр ухаантай авах штэ. За Дотроо мах гаднаа цэцэг юм уу? Сая намайг панатод зориулж үг хэлсэн. Айгу ухаантай авах штэ. Зүгээр тэр ингээд зүгээр нэг жижигүрний те. Манай нэмцгийн ухааныг барахгүй. Айгу ухаантай авах штэ. Юу бэ ингээд зүгээр бэлдсэн үг хэлж байна. Яа. За одоо 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамт манай найрлагч санд асуулгаар болсон байна. Та аль нь вэ гинэ? Аад нь үлсөөд чамаагүй романтикэлдэг хүн. Би тэр хүн чинь байна. Бэд нь боддоо сэтгэж махаа сонгодог хүн. За, хоёуланг нь хүсэж байна гэдэг бол номин цэцэг байна. За, гэр бүлээрээ ярилцаж байгаад шийдэнэ гэдэг мөх бат юм шиг. Тэгвэл эндээс хамгийн шуналтай номи юм байна. Хоёулын өсөд идэг. Тийм хоёулын гэр өсөж. За. энэ бодтой сэтгэж махаа сонгодог хүн хий. Анжгаал юм шиг байна. Тийм за. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Эргэлзэлтэй. Түрүү махаа сонгоцсон хүн чинь мөөг штэ. эргэлзэх хэрэггүй 100% оригинал Manshoes Care онлайн шоп хамтран ажиллаж байгаа. За манайхан нэрийн оронд санал асуулгандаа сайхан идэвхтэй оролцож байгаарай. Жохом. За эдний яг санал болгож байгаа нь болохоор онцлог бүтээгдэхүүн нь алдарт одоо Baccarat Rouge 540 гэдэг үнэртэй ус байгаа байхгүй юу? Тэгээ энэ үнэртэй ус ингээд үнийг судлаад үзсэн чинь алдартай болохоор зарим эрэлттэй газараа бүр ингээд дуусчдаг юм байна л да. Тэгээ сайтн дээр нүуник одоо ингээд Аз дотроо хойд өмнө солонгосоос захиалга махиалга авд юм байна. Тэгсэн чинь 30 мл нь 600 эдэн вон. 600 мянган вон. 30 мл нь. 70 мл шүү. Монгол мөнгөөр бараг сая 200 мянган төгрөг. Тэгээ бараг 300 400 мянга. Сая 400 орчим юм шүү. Өөх за. Ийм үнэтэй зарагддаг юм. Алдартай үнэртэй. Ийм ус бэлгэн тэгвэл алах нэ. Арай. Гэхдээ эн чинь штэ би дээр 24 цаг хувцсан дээр 48 цаг өнөр хадгалдаг гэж штэ. Тэгэхээр 7 хоногт нэг 2 хуваагаад
Одоо 2 удаа цацгал юм байна лээ. Зөндөө удаа хэрэгэлдэг. Нэг тэгэхэд нэг цацаал 3 дахь өглөө гарахтаа нэг цацаал. Тэгэл Энэ лаг ус чи бүр юу яадаг гэсэн шүү дээ. Өглөө нэг арай өөр өнөртдөг. Өдөр болохоор арай өөр өнөртнө. Ороо дахиад ингээд биенээс хөлс гарна шүү дээ. Тэгэхээр дахиад арай өөр өнөртнө. Үнэрээ ингээ өөрчлөд нөө дээд нот дунд Тийм нот яг гэдэг юм уу тий. 3 нотонд 3 өөр үед өнөртдөг гэсэн. Лаг ус чи. За. Тэгэд ингэж байна. Та хэрвээ сая хэдэн цоо мянгаар бүтнээр нудалдаж авч чадахгүй бол 5 г, 6 г, 8 г, 10 г гэд өнгө үзэм сайдаа таслан худалдаалж байгаа мэй л та. Тэгэхээр ийм гой савнал хийж өгнө штэ тий. байна. Өөрийн үнэрээ олохт чинь бас хувь нэмэр болно. Тэгэхээр та өөрийн арьсан төрхөж байгаа гоо сайхан үнэртэнд онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй шүү. Тэгэхээр таны арьсаар дамжин цусна шингэдэг болохоор Өнөртөө бас юм. Бакара төрөөж 540 ингээл авбал тэгээ шууд аваад тэр дор нь үли хийчих болгоо шүү дээ. Нэг үнэрлүүлчихэл болоо. Цаг үли хийчих болно шүү дээ. Айгуу гой хөөрхөн нэг юм чөлөө өхөр бол болно шүү дээ. Чөлөөтэй. Тэ чөлөөтэй. Баярын өдрүүдэд ингэж байгаа гэж шүү. Баярын өдрүүдэд буюу 3 сарын 6-наас 3 сарын 9-ний өдрүүдэд 3 сарын 6-наас эхлээд их найдын салбар дээр нь 3 сарын 9-ний өдрөөс эхлээд яармгийн салбар дээр нь ажиллана гэж байна. Одоо ажиллаж эхэлэх юм байна. Энд чинь их баярын өдөр дээр олон өдөр амарсан шүү дээ. Тийм байна. Угаасаа баярын дараа өөртөө үнцэнтэй бэлэг авах бол My Shoes Correct зэрэг. Тэгээ энэ нэг үнэтэй ч гэсэндээ бас нэг хувааж төлөх нөхцлөөс авч болдсон юм бэлээ. Pocket Mock-той. За. Тэгэхээр талууд дэлгэрэнгүй мэдээллийн 8881 2549 8881 2549 гэдэг утсаараа аваарай. За тэгээд My Shoes Korea гэж латинаар бичээд Facebook руу, Insta-руу орох боломжтой. Үнсгэлжингийн нөгөө нэг тийм болор шахааны зурагтай пэйж байгаа шүү манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар эргэлзэх хэрэггүй 100% оригинал гэсэн уриатаагаар My Shoes Korea онлайн шоп хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв сарнаа юу ах уу үхрийн мах ах уу гэдэгс дээр ярилцаж байгаа. За мөөгээ дээр асуулт очсон. За. Тооёроос асууж байгаа юм байна. Ер нь бол. За. Мөөгийн анжгаа хоёроос шууд л зүгээр хоньны гулуу заавь гэдэг байгаа хүүхнийг хайрлах уу айх уу? Чи хүүхнүүдээс их айдаг байсан те. Хоньны гулуу цаав гэдэг байгаа хүүхнээсээ. Оо хайрлахгүй яах вэ? Хайрлнаа. Тий. Нэмэн шиг юм худлаа ярихгүй. Тэр чин шуналгүй шуналдаг бол ганц хоньны мах дээр тогт амархгүй. Нэмэн шиг дотроо цэцэг гаднаа мах. Тэжээс утаач гаднаа мах дотроо цэцэг. Ийм шунлын толон хүүхнүүдээс байна. Тэр хүүхэн чинь бол нэг шунал бишээ. Хоньны гулууз мах гэдэг байгаа шүү дээ. Нэмэн чи айгу л өвлий хийж үхэр бүхэр яриад шүү дээ. Би бол айх юм. Би бол айна. Яана ийм нэг би ч бас ингээд бас нэг арманчгтуу хүн штэ. Нэг ингээд бас тийм нэг хөлдөө багийн бас биш штэ. Тэгэл арманчглах гингүүд нөгөөд юм яг би гулууз мах авчилаа гэдэвэл тамтай нэрнэсэн. За нэмэ чи нэг төр өнөөдөр нэг нөхөргөөгээ ботчихдгоо өөрийгөө. За нэг залуу чамдаа танилцсангуудаа танилцаад удаачгүй ээжэж яг ингээ март таарч байгаа байхгүй юу? Тэнгүү зүгээр шууд хоньны гулууз хоёлоо дэнжин хүчиж хороо би чамд гулууз мах аваад өгье гэвэл чи яах вэ? Шууд авахулах уу? Би ахуулан заяа. Тэнгүүд тэр махаар нэшэ те 1 сар өдрийн 2 удаа гурилтай шул хийж өгнө. Яажа шийтгэхэд байгаа юм уу? Хэрэгтэй штэ гэд тий шийтгэж байна. Яас гоё юм бэ гэж өсөө очиж. 1 сар өдрийн 2 удаа гурилтай шул штэ. Чи баг жаргаж байгаа юм байна чи дахиад нөхөртөөгөө холбочлоо. Би чамайг амьдрдаг залуу гээгүй штэ. Зүгээр дөнгөж анх танилцаал ингээл удаачгүй байгаа залуу гэдэг штэ. Чи бүр би гэртээ авчирч байгаа л хэдүүлээ. Йоо. Нэг гулуузаа шууд гэрлэг оруулчих юм байна те. Гулууз гээд баярлаад байгаа биш өдрөө 2 олооч гэх. Гэхдээ өөдөхгүй мө гурилтай шулдаас нэг сар та нар өөднө гэдэг. Одоо чамд баг хүн дурлж ийн ирж. Үгүй та нар хоол өөд шигээд байдаг үстэй. Энд чинь баг хамлалт байхгүй юу? Тэр чи гадуур чамайг гурилтай олноос чи гадуур гадагш чи салах гээд байгаа мó нийлэх гээд байгаа мó? Би хардаа ингэж байгаа байхгүй юу? Энд чинь амьдралд хэрэгтэй гэдэг штэ тий. Гэтэ амьдралд хэрэгтэй ч гэсэндээ хажуугаар амьдрал хэрэгтэй штэ. Цэцэг авч өгмөр өгөх ёстой байхгүй юу? Тэнгүүд биэнд хэрэгтэй гэл би дандаа гурилтай шул өгөөдөөвэл энэ хүн чи өөднө үстэй. Энийг л би ойлгох гээд байгаа байхгүй юу? Өө чам би гурилтай шул чи хөөсөө гойжуулж идчихэл гарч давхаар цөв идчихэж штэ. Өөдөхгүй штэ. Дөнгөж танилцж байгаа залууга тэгээд гэртээ оруулаад өдөр болгон гурилтай шул хийж өгөх. Тэгээд явуулаад байна штэ. Өдөр болгоо 2 удаа шүү. Яагаад тэгж болтгүй юм бэ? 2 удаа.
За. Өглөө босонгуудаа хөрөөдөр гуртаа шүтээ. Араа яг унтах чагтаа. Бас одоо хурж ирж байгаа. Гуртаа шүтээ. Нөгөө нэг голоосныхаа амар халамжтай байгаа сте. Амар халамжуул тасарсан. Өдрийн 2 ол хийж. Бараг тэр залуугаа гэрээсээ явуулчихгүй. Хаач гадах бэ. Наач удаа 2 өдрийн 2 болоор дарч ивтгэхэд авчихсан. Гуртаа шүтээр давхтаа. Явуулахгүй. Амар хартай харин. Одоо хитэ бахарч өгөх гэдэг. Би тэр залуугийн оронд бол шүү дээ. Орцоос чи гарахгүй. Өглөөнийхөө ойдчоод өдөрч орцодчихсон. Гэртээ тэргөө оройных дуудахаас шиг. Ажилд өргөлгүй юм аа. Таашаа. Хоош гэж би орцодоо. Зүгээр нэр ингээд махаал өгөхөд шууд дижим байгаас. За яар бүр манай гэлөө. Чамааг мөгийн ингэж штэ. Энэ поро ганц өгсөн цэцгэндээ гол нь харлаад цэцгийг идүүлээ цаасаар бүксийг арчуулаад дуусгах юм байна гинэ. Тэгэн Би байгальтай ээлтэй хүн харин ч үгүй. нөө нэг гялгар ууд байгаас гадаа бүрсэг гялгар ууд байгаас тэрүүгээр чи чигнүүрнийхээ доотлолт юм уу юм. Нөө бууцны нөгөө гуйрлын наалтуулсан гэдэг. Илүү гарснаар зүрх хайчих юм. Тэгээд Үстээр хүүхдтэй нөө нэг номын авч урах байж байгаа. тэгээ ингээд нэг ийм төмөшг онгоолонгууд бөөн тууцнууд юу энэ цэцэг боосон туузнуудыг хадгалтын дараа Тэр чинь хүүхдэн махнуудаа боодог. Тооцорно. Мага хоод болгож боолё. Тий, боогод тэр чинь. Йоо. За, Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар цэцэгт мэнчилгээ. Вау, ямар гоё баярын өдрөөр яасан гоё таарсан те. Дэмжээ ажиллаж байна. Цэцэгт мэнчилгээ компани цэцэг мэт хайрлагцсан эмэгтэйчүүдэд тусгаалan 8 загварыг худалдаалж ийн гинэ. За, жишээлбэл инхрийнхэн загвар 57,000 төгрөг, хайр 67,000 төгрөг, гоо 90,000 төгрөг, бүсгүй 105,000 төгрөг, дурлалын амт 120,000 төгрөг, хайрын градус 136,000 төгрөг, хатад 152,000 төгрөг, март 180,000 гэсэн загварууд бэлэн худалдаалагдаж байгаа учраас та хүргүүлээд эсвэл өөрт ойр салбараас очиод авах боломжтой. За, байршлууд нь Ярмаг 2 21-р хороолол, нарны хороолол, 10-р хороолол, дүлгөөнөөр манай ажлын яг ингээд замын эсрэг талд байдаг шүү. За, мөн Ромeo Шилото байрны урд энэ Ромeo Шилото гэдэг чинь Жокийн дэнд өгөлөө. Тий. Жуулаад Ромeo Шилото байрны урд үйлсгэний төвүүдэд байрлаж байгаа. Та ойр байрлах салбараа сонгон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол утас нь 7733 7733 7733 7733. Чи нэмээ энэ дотроос алийг авмаар байна. Уул нь хайрын хавирга гэдэг багт байсан. Загвар, хайр, ихрийнхэн загвар, хайр, гоо, бүсгүй, дурлалын амт, хайрын градус, Дурлалын амт нь гоё нэртэй байна. Бас гоонаас гоё нэртэй юм байна. Нэрээр нь одож авч гэнэ үү те. Би бол мартыг л авна. Ядаргатай. Хамгийн үнэтэйг нөө. Тэгээд зүгээр өссөөл годамжаар алхчихсан Тий. Мартлууд Яг тэр цэцэг авах мэдрэмж өөрөө үнэхээр гоё байдаг аахгүй юу? Үнэхээр гоё байдаг. За, Яг наадахтай чи ижлэх мах аваад үнэхээр гоё өгдөг гэж болно шүү дээ. Хүн бүр баярлаад гэрлүүгээ авч чичээд байгаа чинь тий. Гэтэ өдөрт 2 шүү. хоёр мах өгөх гээд байгаа мó өдөр. Хоёр мах өгөх юм уу? Чи өдөрт 2 удаа хоолтдаг үстэй. За хоолтооч нэг өчиг байгаа дүүнээс танилцсан залуу махаа аваад өнгөд баярлсандаа бол өдрийн 2 хоол иж. Йоо. Өдөрт 2 ойлгож байна. Тэгээ мэдээд хоолыг дээр зүгээр гарна гэж байхгүй. Өдрийн 2 өдрөөр 2 гэж нөгөө ярьсан. залуу суулт нь өвдгөө тэрээд өвддөг. Зөвхөн лавшаа иддэг. Би ядраад дэжтэй өвцөцгөө. Тэгвэл хаад идсэн бодвол Хаалаа шингээ гэдэг. Өдрийн 2 гэж хэлсэн шүү дээ. Хогчж аваа гэдэг. Яа голоос мах авч өг гэсэн. Ингээ чи миний болж байгаа юм да. чи цэцэг авч өгөхгүй. Яг чамны амаа өгч ирсэн. 2 шүү дээ. Ядраад байл. Дахиад хоолыг идэх. Одоо таагны шүү дээ. Үгүй голоос махсан байгаа. Ингээд өдрийн 3 болж байгаа юм да. Таагны шүү тэгээд үг. Юу цэцэг өгсөн бол зүгээр л явуулна штэ тий. Тийм шүү дээ. Йоо. 2 шүү дээ. Та яах юм?
сар нүдг нь шүү дээ. Юун дээр яах юм өдөрт гэж. 2 хоол. Тэгэл авах юм уу? Би угаасаа мах авахгүй. Нэг Гэрлээ тэгэл бүх юмар өсөөл. Одоо наад чинь надаа дөнгөж тавьсан залуу мах цахаа авч өгнө үл нэг амар наав нэг үлэн өөхөн гэж бодож байгаа юм шал тэнэс. Тэгэл гэртээ очиод чамд мах явуулаа үсттэй. Тэр чинь ганцаараа тэр цэцгээ дөнгөж танилцсан биш. Хоёр ч удаа явсан шүү дээ бүр. Гэхдээ юус эхний жил нь голууз ирсэн. Дараа жил нь болохоор зэрэг хаа өвчөө хоёр л биш ээ. Хаа гуй хоёр л ирсэн. Тэгэл Багсаад иргэ болцсон биз дээ. Та шүлтөө ол хийж Аргагүй өгөө. шүү Би дээ. угаасаа номер шиг Өдрийн оруулж хоёрыг гоо. Тий. Номер шиг өдрийн 2 битээ гэрээгээ босгооч тэр давуулаа. залуу яг хүргээд ирсэн бол те. Ороод ир. Тэгэл ороод ир. Хоол игээд ингэ сууч. За ороод тавьчих гэдэг. Наадах чи хэн эвдгэвд ховцоо талаад ирдэ. За өнөөдөр бид бүхэн За яг хамтдаа өдрийн 2. сарны авах уу, өхрийн мах авах уу гэдээсээ дээр ярилцж байгаа. За дараагийн асуулт анжгаа дээр очиж байгаа. За. За энэ гэрлээ номер 2 дээр гинэ. За тий. Амьдрал хэрэгтэй юм л авсан дээргээд байгаа эрэгтэйг яах уу гинэ нэмэ. Махал авч үгүй гэдэг байгаа гэсэн үг юм байна штэ. Өдрийн 3 л болгохгүй. Наад чи угаасаа санаагаа хэлчихээ. Харин тэгэхээр Өдрийн 2 гэсэн шүү дээ. тэгэхээр би ари биэнд чинь хэрэгтэй гээл гурилтай шүлэл хийж өгөө дээ. Йоо. Тэгэхээр ухаан дөхөн бол ойлгох байлгүй дээ тий. Ойлгохгүй. Олмол ногор. За тэр залуу за гурилтай шил нь бол тэр хэрэгтэй юм байж чи. Чи бол тий надад хэрэгтэй. Өвчгийг бүр махын тэрүүлээд зургийн тавьчихсан. Нама. Би бүр амар жаргалтай байна. Хамаг жаргалтай дээрээ тавь. Харин тийм бүр. Йоо, би бол яаштай тий. Тэгээд Тэгээд эн чинь нөгөө залуугийн мах биш байгаа. би надад ингээд цэцэг бэлгэлхий бол цэцгээ аваад тэгээд яг нүүнийг харцсан штэ. Нөгөө ингэж хардаг. Тэр Ерөнхий харцаараа төвчрөө хардаг. Тэгээ та барыг хамтдаа цэцгээ оруулж тавих уу? харцаараа тэгээд хараад л байж шүү дээ. За. Угаасаа мах өгч байгаа хүн. Мэдгүй амьдралтай хүн амьдралтай л байд юм байгаа. Тэгэл үлсүүл цэцгээ идэл уйлаад өдрийн нэг ч байхгүй гэдэг. Намын тийч өсөө арччаа. Окей. Гэрлээ цэцгээ хамт оруулж тавих. Чи нэг алдмаар гэрлээ рүү тий. Гэрлээ рүү яг тий. Өдрийн 2-ийнхаа дараа хоол идчихлээ. Шүдэж чигчил зураг явуулаад. Ёо. Намтай. Та чи яаж ийн? Их чин цэцгээ хараад сууж байна. Намтай тийм багтаа мессеж өчтдөг тийм. Йоо сая хөлсөөс өвчихүү та. Хөнчлөөс орчихуу та. За дараагийнх нь дөрүүлэнгийнхэн дуунд юм байна. Хүснийг чинь авч өгье гэвэл ямар бэлэг авахулмаар байна гинэ. За. Би одоо надад авч өгөх гэж байгаа шүү дээ тийм үү? Ааха. За би юу? Надад үнэхээр хүсснийг маань авч өгье гэж байгаа бол би нэг гоё лабораторитой л болмоор байд юм та гэхгүй. Зураг угаадаг лаборатори уу? Үгүй юу гэдгийг би ингээд нэг юм хэрэг одоо ингээд нэг би нэг Австралид явж байгаад харсан байхгүй. Нэг айлын юм гараж руу орсон чинь ингээд бүх төрлийн багажнууд байжсэн байхгүй. Гараж харан дүүрэн. За. Гараж харан дүүрэн тэгээ ингээд модоор юм хийхэд зориулагдсан те тэгээд бүх багажнууд байжсэн. Хэрэг тийм байвал те би бас ингээд чөлөө цагаараа тэнцэнэ ингээ гоё юм хийж мэйгээ тэгэж чөлөө цагаа өнгөрөөдөг ахмад тастан болмоор байдгийг надад бол тэр бас лаборатори гэдэг юм уу те? Тийм одоо лаборатори шиг юм байгаа шүү дээ. Тийм юмтай л бол идол гэж боддог. Би өнөртөө бас ахуулмаар байна. Ямар нэртэй? Нөгөө Бакалавр руу юу? Франсис юу лээ? Бакалавр руу үуч. Би бакалавр Номистэй хүс арчсан нэг гоё байц. За нэг тэдэг грам өртөө өсгөж. Махара бактер надаас махан гэртэй дээ нэ. Йоо ямар муухай. Бүрээ арайч дээ. Гоё яа. Итлэри үссэн. Танаа 10 грамыг өгчөөрэй. Хөөе чи амар чанартай. 10 грамм ч амар үнэтэй. Та нар сая 200 мянга ингээ хуваа грамаар нь хуваа. 5. 3 грамыг өгвөл литр чинь сая 200 штэ. Тэгэхээр чи 3 грамыг өгвөл их юм. Нэг гоёнд ч юм бол. тэгэл 3 грам 7 грам 120 мянга байна шүү дээ. Тэгэл хангалттай шүү 7 дээ. грам 120 мянга гэдэг чинь 3 грам нь
80,000 байна шүү дээ. 60,000 байна шүү дээ. Тийм үү? Нэг гойч бас багтахаар л юм байна. Тэгээ гойн дээр нь 3 хавирга тавиад тэгээд 4 өндөр. Гой 4 өндөр 4 грамм хийж гараа. нөөц зүгээр хөлсөс авцсан хаалж байгаа юм шүү дээ. 3 грамм уучих. Тэгээд усаад өрхөөл за хоол идэх. За хайрлаа. Өдрөө хоол авчичаа. Чигтээ бас ийм бидтэй байна. Өндөртөө ус ахуулмаар байгаа гэчиад өнөртөө усан дээр бас цэцэг үсттэй. Тэглвэ яа Тэр. дээ. Юу ч хоосон өнөртөө ус авдээ. За чи махан дээр цэцэг юм уу яах юм? Би одоо чи яг юу авахулмаар Тийм гэж шүү дээ, ааш хүсэж байгаа юм. амьдралаас ерөөсөө одоо нөгөө нэг ингээл амьдралаа тэрч болохгүй гэсэн юм байхгүй үстэй. Байхгүй. Яста нэг завцсан амар хэцүү юм дээ. Дураараа мөрөдж болох юм уу? Хоёр хүүхдтэй март. Йоо. Тийм шүү дээ. Хосоог март. Яг нөгөө нэг юм байдаг штэ нэг тийм гэрээр дүрэн цэцэг болоо байгаад идэв штэ. Бүр яг хүлэмж шиг За. гэрээ тэгж дүүрэгдэг. Яг тэгэд тхийг хүсдэг. Тхийг хүсэж чинь. Амьд ийм нөгөө нэг цэцэг ийм нөгөө баглаатай цэцэг биш чи бүр ийм гоё амьд цэцгийн үргэлэнтэй болох Үгүй амьд Гээгүй. Харин ийм ахгүй. цэцгээрээ ингээ гэрээ дүүргэн За гэсэн үг ийм байхгүй юу? хөө за ийм үйлчилгээ байгаа номццгээ. За. За одоо ингэнгүүт ингээ 500,000-аас эхлэн заяа. 500,000-аас цэцгнээс эхэлж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт өрөө дүүргэх цэцэг. Тэгээ бүр ингээд одоо ингээд тийм тэдэн тасалгааг дүүргэх цэцэг гэ бүр ингээд бүр тэдэн сая гэ байгаа. Нөө мэдэн айлынхаар бас нөгөө мэдрэл залууд чамд дурлж тийм болох юм байна. Тийм. Тийм байна. Наадах чи биелэхгүй юм байна. Тэр чи бүр талбай Хэдэн сая байгаад идэг үлээ. Тэний цэцэг өгсөн гэ тэгээдсэн шүү те. Яагаад тэ нэг 3 сая 900 мянган цэцэгчлүү нэг бөө хэрүүл болоод байгаа 30 сая юу? 30 саяын цэцэгчлүү тий. Тий. Одоо тэгэл номингийн нөхрийн хайрл мэдчихтэй. Та нар одоо тэгээд юу энэ хоёр дээр надад Зээл аваад нэг хэцүү юм яриаггүй биш. Над дээр ингээ хэцүү Би юм тэгтээ яриад. түрүү жил юм байна штэ тий. Үдээд эмнэлэг төвчээсэн штэ. Тэгэхэд би эмнэлгийнхаа өрөөг бол тэтгэр дүүргэсэн штэ. Хэдэн метр квадрат байсан. Би ганц хүний л өрөөнд төвчээсэн та ганцаараа Босоогоор өвччихсэн. Ерөөс 2 метр. Тэггүй тааж бүр алтарга шээсэн гоё. Үгүй шүү наадчих. Нэмэс метр квадрат гэвэл үгүй наадчих. Би та хэдгээр ирэх тэгтээ. Очоод өнийг өрөөний судлаад Гэмтэс өстэй дөө Яг ёо. татах гэдэг юм. Тэгээд тарианаас өдөртөр орж ирэхээр угаасаа амар гоё өнөрт ингээл шууд ингээл 0 гоё хамгийн өнөрт нь лийлэн штэ тий. Ямар гоё юм бэ яг хүлэмжшил байна гээл орж ирээд байна гоё. Өстой гоё дүүргэсэн ш нэрээ. За ахын дүүгийн хүсэл мөрөөдлийг би ойлгосон. чи гоё өвлийн ич аваад тараага тавьчихгүй юу? Гэхдээ яг би чи бол амьдралд хэрэгтэй би зүйл. яг тэгхгүй би одоо би намайг ойлгож байна. Чиний хүсэл өстой гоё хүсэл юм байна шүү. Тийм баа сте. За. Зүгээр дараа л тэ яана бүх насныхаа өвлийн ич шиг цэцэг бодгочих гэж бодохгүй л бол Бодохгүй. Бүх анжгааг сте амар гоё залуулгацсан хараа. Оо наад чи би мөн. Яг мөн байна гэж. Яг мөн байна. За Улаанбаатар хотод 17 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар элэг хамгаалах бэлтгэл бич үеэт хамтран ажиллаж байгаа. За өнөөдөр орой манайхаа март тэмдэглэж байгаа бүсгүүчүүд энийг заавал уушуу. Хөөш энэ бич үед гэж яг юу юм? Элэг хамгаална. Энэ өштэй элэг хамгаалдаг бэлтгэл юм байна. За Шалтгаангүй ядарч сүлдсэн үедээ зохиол эн чин элэг гэмтгэлээр ингэдэг гинэ. Шалтгаангүй ядарч сүлддэг, зохиолоогүй ирнэ биедэр хөрөлт үүсдэг, хоолны дуршил багасдаг, жин хасагддаг, хэвлийн баруун хавирганд дор өвддөг, өтгний өнг өөрчлөгдөх, шээсний өнг өөрчлөгдөх, царай цонхийн арьс шадлан зэрэг шинж тэмдэг идэрдэг. Гэсэн байгаа За шүү. зүгээр энгийнээр ойлгох юм бол шаартал тэгээд хоргоожуулах, цэвэршүүлэх, элэг хамгаалах зорилгоор л хэрэглэх байхгүй юу? Тэгээ дээрээс нь чоног хөрөс гараад идэх чинь бас элэг нөгөө нэг одоо үйл ажиллагааны жоохон доголдоод байгаатай холбоотой юм билээ шүү дээ. Чоног хөрөс идэр чинь. Тэр үед тохиолдолд хүртэл уудаг гэж байгаа байхгүй юу? зүгээр уул нь чи зүгээр л ургамлын найрлагатай бэлтгүүл юм биш үү? Тийм ургамлын гаралтай бэлтгүүл. Тэгээ нөгөө нэг хамгийн гол нь элэг нөгөө нэг юм болгонд гэмтээд идэг юм байна да. Жишээлбэл ингээд им хамаагүй уухаар гэмтдэг гэж хэлээ. За тэгээд одоо арх согтруулах хундаа хэрэглэхээр гэмтдэг гэд нөгөө бидний ууж идж байгаа зүйлээс гэмтээд одоо яагаад идэг? Үйл ажиллагаанд доголдох гээд идэг. Тэгэхээр дэмжиж өгөх үйлчилгээ байхгүй юу? Хитээр уух ёстой бол би одоо энийг нэр явах. Энийг та шууд Монсын лавлагаас нь асууж шин. Маргааш март гэд манус яг шавууд тарах гэдэг. Бид нөгөө сахилын тоглолтыг үзэх гэдэг байгаа байхгүй.
Тэгэхээр тэн дээр зүгээр байна гэж байхгүй наана. Тэнгүүд нөгөөдөр өглөө нь би айлын бэр гуух юмд явах гэдэг. Айгу чанга юм давхцаад байна. Та юу яачгаа? Монсын бүх салбар болон бүх эмийн сангуудаас авах боломжтой авахгүй одоо гараал монсоос ав. Тийм байна. Би ч үетэй уучих юм бол Оо яг үнэ. Тэгээд За. монсын лавлах нь 1818 83 шүү. 1818 83. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар элэг хамгаалах бэлтгэл би ч үеэт хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв сарнай ахуу. Үхрийн мах ахва. Үхрийн мах гот нэмээд хэлзээ. Хин мөгийн хэлэг баг. Мөгийн одоо хэлнэ. Хэлээч. Юу чамааг ингээ хүслээр чинь те Хүслээр чинь авч өгье ямар бэлэг ахуулмаар байна гэсэн шүү нэг дээ. тийм бэрд шиг найз хүүхэн таарлажээ чамд. За хүссний чинь л авч өгье гэхлээр чи юу авах вэ? Би юу яа? Green Day-ийн тоглолт үзэн. Хэдэн сар 9 сард байлаа. Тэр яадаг хамтлаг ээ. Green Day гэдэг орох хамтлаг байгаа. Рок хамтлаг юм уу? Анхныхаа бүрэлдэхүүнээр байгаа хамгийн гайгүй хамтлаг тэр болчиход байна. Токиод Guns N' Roses тоглох гэж хэлсэн шүү. Six тийм билээ. Тий. Тэрийг үзэхгүй мүү? Тэрийг үзсэн ч болчихлоо тий. Тий. Axl явж илээ шүү дээ. Axl Slash хоёулаа байлаа шүү дээ. Харин тийм билээ. Тий. Гэхдээ яг эд үеийн өнгөрцөн хамтлаг. Мэдээж эд үеийн өнгөрцөн л дээ. Гэтэл би нэг Тэгвэл амьд тоглолт л үзэх юм уу те? бичлэгийг харсан чи солиоруулжлээ бас л. За мөгийн фана түүхнөөс сонссноо. Мөгийг дагуулж хүрээ. Тэгээ тэр чи хаана тоглоно? Монголд юм уу? Монгол тоглолт байх. Хаана юм бэ? Европт тоглож байсан. Европын тур хийж. Green Day нь Европт юм уу? Тий, Европт. Юу бол Guns N' Roses бол Токиод тоглох. Токиод байл харин би тэгээд юуг нь харсан. Европынхоо Тэг таны одоо ингээ тик өгөө таныг плетин аваад ингээ үзүүлээ явуулах юм уу те? Тэгээ штий. Атааргаад үтлээ. Өөрөө ийм Би хүсч зүгээр л авлаж асууж штэ яг яах юм. ингээд бүр ингээд хоёр талынхын тэцэд мэтлийг ч урд таах юм уу те? Чи тэгэл Таны тэгээд тэнд хайчвал яах вэ? чи тэг орон дээрээ идэх юм тойруулах дуртай юм чи. Гараа явуулаад хавирга аваа. Би зүгээс миний постыг харахуудаа. Нэмээ чи хөө энэ жилийн цагаан сараар Тий. нөгөө жаргалаа эдэлсэн юм уу? Чи гоё ингээд ширээгээ мөрөө ширээний хажууд хөвж байгаа л бууз авч идэл ингээд хамгийн жаргалтай мөчч ингээс энэ жил жаргасан юм энэ тэгэж жаргасан. Тэгээ өөртөө жаргаж явах утас мутас оролддог ч үгүй. Тэгэл таны жаргаж ийн таны жаргал маргалыг бол би ханзахгүй шүү дээ. Хэрв намаа наадах чи үсэх юм бол Guns N' Roses-ийн тоглолтын дунд нэг ор тавигдсан байж. Тэнд намаа хөвдсөн. Ажуудаа буус авч дээ. Тэгээд өвцөд аач. Ридаш юм. хаасайг ортогоо явж байгаа. Хөөе гасрус 5 сар цөөвөл тоглоно гэж. Харин тийм ээ. Цөөвч айх юм биш үү? Аль тоглох юм байна л да. За тэгвэл одоо манайхаа санал асуултанд хариулах цаг ирлээ. За та аль нь вэ гэж байгаа штэ. Өлсөд чамаагүй романтикэлдэг хүн. За би бол энэ. За хоёрт нь боддоо сэтгэж маха сонгодог хүн. Чи мөн үү? Би. За гуравт нь хоёулангийн хүсэж байна. Номоо те. За дөрөвт нь гэр бүлэрээ ярилцаж байгаад шийдэндээ. Би яг дөрөвт гэн. За. Бид дөрвийн сонголт бол тодорхой болчлоо. За яг одоо манай лайвыг 815 хүн үзэж байгаа санал асуулганд 444 хүн оролцсон байна. Сайн байна, болж байна. 50. Гарантай. За санал асуулгын дуун гарсан. Та аль нь вэ? Аад нь өлсөд чамаагүй романтикэлдэг хүн гэдэг дээр намайг нэмээд 93 хүн буюу 27% байна заяа. За боддоо сэтгэж маха сонгодог хүн гэдэг дээр мөөгийдөө нийлээд 92 хүн буюу 26% байна заяа. Гүцэхгүй шүү дээ. За Нэгээр зүрцэн. За хоёулангийн хүсэж байна гэд энэ дээр болохоор номин цэцэгтэй нийлээд 211 хүн буюу 32%. Номин чи санаас төрүүлчлээ шүү дээ. Угаасаа амьдрал аль аль нь хэрэгтэй л дээ. яг задууч нь бол ерөөсөө ийм шунлын бузрууд л байна. За гэр бүлэрээ ярилцаж байгаад шийдэндээ гэдэг дээр анжгаатай нийлээд 52 хүн буюу 15% байна. За ингээд номин цэцэг 32%-ийн саналаар ялалт байгууллаа. Баярлалаа. Цэцгийн талынхан. Шунлын толмод нь яллаа. 200 дүндээ баярлалаа гэж. Өрөөнийхөө талын цэцгээр талын махаар дүүрэн. Тэгээд нэг бууз авч итэл цэцгээ өндөрлээ. Нөгөө цэцгтэй талаа явчих шүү дээ. Багтаа талаас хамаа авч бүлжөө. Тэгээд байж байгаа юм шүү. Яа, за. Нэрнгээс одоо ингээд маргааш чинь бөөн цэцэг болно шүү дээ. Бид нар манайх чинь хойно ойрхон байгаа гэдээ бас юу яхааргүй юм байлээ шүү дээ. Тийм санаа амардгүй юм байлээ шүү дээ. Очихлоор яг ингээд байгаа бангар их цэцэг байгаад байгаа байхгүй. Нэг их цэцэг өгчөөч гэсэн чинь
бүгдээр захиалгатай гэж зардаг юм л шүү дээ. Цэцэд мэнчилгээ юу? Тийм захиалаад хүмүүс ингээ боодгаад авцсан. Өстой арга байхгүй. Бараг би ч гууж мөрөгжиж нэг дүүгийн өстой чи өстой сэргэлэн залуу чи ганцыг манцыг гэж олж авсан шүү дээ. Захиалчтай юм байна тий. За урдчлаа захиалаад тэгээ байгуулгаар ингээ боогоо дээр нь Цэцэд мэнчилгээ чинь угаасаа нөгөө онлайнаар амар захиалга авдаг штэ тий. Хүрээд өгчдөг Тий, лөө. тий, онлайнаар амар захиалга авдаг штэ тий. Тэгээ бас нөгөө харж байгаа сонгох хүмүүс бас байдаг л ах тий. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 7-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар эргэлзэх хэрэггүй 100% оригинал My Shoes Care онлайн шоп за мөн элэг хамгаалах бэлтгэл би жүвэд хамтран ажилласаа баярлалаа. Дэлхийн монголчуудын MDL радио 88.3